Миний хувьд бол удаа дараа байр суурь илэрхийлжсэн. Би бас намын даргын хувьд намынхандаа ч хэлдэг. Бид нар бол саяхан бид нар манай ган төмөр дарга бас намынхныхаа шүүмжил дор нийгмийн бас дургуутсал дор улс орны эрх ашиг гэж урдаа тавиад хамт тусан засгийн газарт орж ажилласан бас чадах чинээгээр олон ажлыг үргэлжлүүлэхийн төлөө хамтран ажилласан. Эцэсүүлд нь Монгол Ардын намын бах хурлын шийдвэрээр хөөгдөд гарсан. Ийм учраас миний хувьд маш тодор. Би тэр хамт тусан засгийн газрын үед ч гэсэн энэ бол зөв шийдвэр бишээ гэдэг байр суурийг байнга илэрхийлжсэн гишүүний хувьд энэ байр суурин дээр байгаа хөөгдөд тугдаад гарсан улс төрийн хүч нь одоо буцаж орно гэдэг бол зохисгүй. Дахиад дээрэс нь олон үүргээ биелүүлэх ёстой л гэж боддог. Бүрэлдэхүүн дээр ямар байр суурь? Бүтэц бүрэлдэхүүн дээр мэдээж учрал даргын хувьд та нар одоо санаж байгаа бол маш олон зүйл дээр цонхон төрийг сурчилж, эдийн засгийн эрх чөлөөг сурчилж, лавл амаараа бол олон удаа байр суурийг эрхэлжсэн. Одоо энийг ажил хэрэг болгох нь одоо харагдах байхаа гэж бодож байна. Яамдын бүтцийг ямар бүтэц бүрэлдэхүүнтэй оруулж ирэх нь одоо харагдах байхаа гэж бодож байна. Ам ажлын хэр зүрхийг харж бид нар хэрвээ энэ ам ажлын зүрхийг харж ирэхэд бид нар дахиад бас шаардлага тавьж ажиллана гэдгийг хэлээ. Зөвхөн өмнөх засгийн газрын хувьд одоо үргэлжлүүлэх шаардлагатай үйл ажиллагаа бодлогыг одоо юу гэж дараагийн засгийн газар үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна. Аль засгийн газраас одоо энэ одоо олон зүйл ярьжсэн шүү дээ. Тэгээд тэр одоо тэр төрийн өмчийн хөвчлөл, цонхон төрийн асуудал яг ярьчаад дандаа эсэргээрээ хийжсэн. Тэгэхээр энийг ажил хэрэг болгосоо л гэж үзэж байна.